Багийн бичлэг ер нь сар хавсан өмнөөс бичлэгдээ орж ирсэн. Бичлэгдээ аягүй дайгуу хангалттай явж байгаа. Өөртөө шишээгийн өргөсөн бүрэлдэхүүнгээ бараг 30 хүн байна. Тэгэл аягүй залуучууд дүүнер энэ жил одоо нэмж дуудагдсан. Тэгээ одоо дараагийн үеэ бэлдэж байгаа бас энэ бас аягүй зөв баг гэж байна. Монголд ирсэндээ үнэхээр баяртай байна. Манай баг сайн тоглогчд 8 дугаар сарын тэмцээний бэлтгэлийн эхний шатандаа явж байна. Тоглогчид маш хүнд бэлтгэл хийж байгаа. Бид өрсөлдөх чадвартай багийг бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ямар ч одоо багийн спорт, ганцаархсан спорт, энэ спортын зүйл одоо спонсор дэмжиж газаргүй бодлоо ер нь олчих хэцүү. Тэгээ одоо маань шишээ баг дээр өлөөдийн холбоон дээр ингээд дэмжиж ажиллаж байгаа одоо олон засны өдөр аягүй баярлаж байгаа. Эхний 12 хоногт тоглогчдын ахиц дэвшлийг хараад би үнэхээр гайхаж байна. Тэд сургалтын хөтөлбөрт маш хурдан дасан зогсож байна. Одоо бид биеийн бэлтгэл, фитнес сургалт, хамгаалалтын системийн эхний алхамд төвлөрж байгаа. Тоглогчид эхний шатанд ядрах боловч дараа нь илүү хурдан, илүү тесрэлттэй болох юм. Амжилтыг багаас нь бэлдээд явал давуу тал үүсдэг гэж бид нар харж байгаа. Тэгээд тийм болохоор волейбол холбоо 2025 оноос эхлүүлээд маш олон үйл ажиллагаануудыг хийж байгаа. Нэг нь улсын шигшээ багтаа одоо анхны хойно ачаалал төлж байгаа. Тэгээд яг өнөөдрийн байдлаар жишээ нь Хонконг улсад 18 шигшээ баг одоо тоглолтоо хийгээд явж байна. Өнөөдөр энд одоо улсын шигшээгийн эмхтэй ихтэй багуудаас бэлтгэлтэй гарсан байна. Улсын шигшээ маань одоо Монгол улсад бас одоо тэмцээнд зохион байгуулалт гэх. Гэхдээ энэ дээр мэдээж гадаадын одоо тамирчид нэг ч юм уу энд одоо сусан зүйлсийн дээр нь бид нар гадаад дасгалжуулагч авч оруулж ирж байгаа нь сонсдог байгаа. Би багийг төрмгийн зорилготой байлгахыг хүсдэг. Миний хувьд хамгийн том зорилго бол Монголын ард түмнийг төлөөлж байна гэж мэдрүүлэх багийг байгуулах явдал юм. Үндэсний баг болон Монголын волейболд сайн үр дүн гаргахыг хүсэж байна. Бид хинтээч нүүр тулан өрсөлдөх чадвартай багийг бүтээж чадна гэж бодож байна. Мэдээж энэ амаргүй. Учир нь бид илүү удаан хугацаанд бэлтгэл хийсэн хүчтэй багуудтай тулгарх болно. Гэхдээ бидэнд сайн тоглогчд байгаа. Эх орондоо бид Монголын үндэсний багийн төлөө хамгийн сайн үр дүн гаргахын төлөө тэмцэх болно. Болоодын спортын 2026 оны наадам маш амжилттай сайхан зохион байгуулсан. Тэгээд шигшээ өгтөйгээ өнөөдрийнхээ оюун спорт наадам дээр хэлцээстэй маш баяртай байна. Спорт сургалт хийх, бэлтгэл сургалт их заар маань байдаг. Тэрийг маань одоо бүр 100% санхүүжилж өгсөн Олонт банкны хамт олондоо маш их баярлж байгаа Монголын нийт волейболчдын зүгээс баярлалаа хэлье. Хамтарч ажилласан энэ газрууд буюу нөгөө талаас Монгол улс бол нэг л зүйлийг яриад. Өөрөөр хэлбэл Монголын энэ корпорат том байгууллагууд бол спортыг дэмждэг боломжтой яг энэний одоо жишээ болоод явж байгаа. Энэ агуулгаараа өнөөдөр бол нэг хоёр талдаа урам зориг өгсөн арга хэмжээ гэж болж байгаа. Ягаад гэвэл бидэд өнөөдөр Монголын одоо Монгол улсын одоо эрэгтэй шигшээ баг урам зориг өгөхийн төлөө энд байгаа. Тэ өөрөөр хэлбэл яг бид нар шиг ингээд мянган залуучууд, мянган ажилчид, мянган байгууллагын хүмүүс улсын шигшээгээ бид 8 сар дэмжинэ гэж итгэж байгаа.